Тусгай зориултын ан агнуур нь жилдээ 10 сая доллар эргэлдэх том салбар болжээ. Олон нийт төдийлөн анзаардаг уг салбарын дуудлага худалдааг өнгөрсөн оноос эхлэн аймаг орон нутагт нээлттэй хэлбэрээр зарлах засгийн газрын шийдвэр гарсан байдаг. За гэвч их мөнгө эргэлдэхийн хэрээр уг дуудлага худалдаанаас хууль ба санхүүжилт босгодог байж болзошгүй нөхцөл үүснийг ан агнуурын салбарынхан илэрхийлж байна. За засгийн газрын тогтоолоор энэ он тусгай зориулалтаар 16 аймгийн нутаг дэвсгэрт 10 төрлийн ан амьтан агнах тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ. Жилдээ 10 сая доллар буюу 35 тэрбум төгрөг эргэлддэг уг салбарын нээлттэй дуудлага худалдааг өнгөрсөн оноос эхлэн аймагт нь олон улсын жишг стандартын дагуу нээлттэй хэлбэрээр зохион байгуулж, ойролцоогын тодорхой хувийг орон нутагт дэмжлэг болгон үлдээх журмыг засгийн газар баталжээ. За гэвч ямар нэгэн шин салбарт их мөнгө эргэлдэх тусам дүрм журмыг санаатаагаар мушгин гуйвалж төрийн нэрээр хувь хүртдэг хулгай хийдэг тогтолцоо ан агнуурын салбарч мөн дайрсан байна. Тодорхойлбол дуудлага худалдааны эхний жил буюу 2023 онд агнуурын амьтан агнах барихад А тал буюу тухайн аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, Б тал буюу тухайн аймаг сумын агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагч, В тал буюу дуудлага худалдааны яллагч, иргэн эсвэл хуулийн этгээд гэсэн гурван гэрээг байгуулдаг байжээ. Гэвч ан агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө хариуцагчид нь тухайн бүсийнхээ ан амьтдыг өмчилж хуулиас давсан хувийн үзэл суртал гарах байдлаар дуудлага худалдааны ялагчаас авилга нэхэж тусгай зөвшөөрөл олох гурван гэрээнд гарын ус зурхаас татгалзах, удаашруулах, хойшлуулсан олон тохиолдол гарчээ. Шантажны гэмээр энэ үйлдэлээс болж дуудлага худалдааны ялагчид эд хөрөнгөөр хохирсон тохиолдлууд хууль шүүхийн байгууллагад одоо ч шалгагдаж байна. Засгийн газрын тогтоолоор 2024 оны 88 дугаар тогтоолоор нөгөө ховор амьтан амнах барих тусгай зөвшөөрөл маань хүчингөө болсон шүү дээ. Одоо нөгөө амьтны тухай хуулиараа дуудлага худалдаа зохион байгуулагдаад оролцогч ялагч нар маань одоо аймгийн засаг даргын захирамжаар баталгаажуулна. Тэрний дараагаар байгаль орчин аялал жуулчлалын сайдын баталж өгсөн тушаалаар баталсан нөгөө гурвалсан гэрээ шууд гэрээ хийж тусгай зөвшөөрөл авах хүсэлтэд бас ирүүлэх ёстой байна. Дуудлага худалдаанд оролцоод ялсан тохиолдолд тэр дуудлага худалдааны ялсан төлөвлөгөө нь бол 24 цагийн дотор байршуулах ёстой байгаа амьтны тухай хуулиараа. За дараад нь бол нөгөө яг ан агнах гад тусгай зөвшөөрлөө авахын тулд тэр агнуурынхаа хураамжийг 100% тухайн орон нутгийн төрийн санд төлнө, 30% нь үржилсэн байдлаар төлөвлөрийн 30% нь үржилсэн байдлаар сумандаа төлнө. Тэгжээж нөгөө тусгай зөвшөөрөл авах эрх нь үүснэ гэсэн үг. Тэхийн тулд заавал нөгөө гэрээ их нэ шүү дээ. Тийм. Байгаль орчны газартаа тийм менежмент хариуцагчтайгаа гурвалсан гэрээ юм уу? Эсвэл менежмент хариуцагч нь шууд гэрээ юм байгуулна. Тусгай зориулалтын амьтныг агнах барих зөвшөөрлийг зөвшөөрлийн тухай хуулийн дагуу аймаг нийслэлийн засаг дараа болгодог болсон. За үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс манай аймаг дээр тусгай зориулалтын амьтныг агнах зөвшөөрлийн дуудлага худалдааг зохион байгуулж эхэлсэн. За өнгөрсөн жил бол 7 сар зохион байгуулагдсан. За энэ жил засгийн газрын тогтоол сая гараад манай аймаг дээр тэг, халуун буг, угалзыг агнах зөвшөөрлийн тоо толгой баталсан. За үүнтэй холбоотойгоор байгаль орчин аялал жуулчлалын сайдаас чиглэл ирээд за аймгийн засаг даргын 2024 оны 4-р сарын 1-ний өдрийн захирамжаар тусгай зориулалтын агнуурын амьтныг агнах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдсон. За өнгөрсөн жил болохоор нөгөө тухайн агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцж байгаа аж ахуйн нэгж гэж байгаа. Тухайн аж ахуйн нэгжтэй за аймгийн засаг даргаыг төлөөлсөн төрийн байгууллага ингэж гурвалсан гэрээгээр байгуулж явсан. За миний ойлгосноор бол энэ жил дахиж яг тэгж явна гэж би ойлгосон. Энтэй холбоотой айгүй их маргаан гараад байна гэж өчтөр надтай уулзахад бол тэгжсэн. За үндсэндээ сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурал аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар цаашлаад байгаль орчин аялал жуулчлалын яамны албан тушаалтнууд нь агнуурын менежмент хариуцлагчдыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн сольж эрх ашигын зөрчилдөг компанид шилжүүлэх агнуурын бүс нутгийг дарамтлаж дээрэмдэж авах зэрэгээр шат шатандаа авилгацсан энэ гажуудал 2012 оноос хойш ан агнуурын салбарт бүгссэн. Иймээс нээлттэй дуудлага худалдаанд ийм хэлбэрийн гурвалсан гэрээг тусгах нь зөвшөөрлийн тухай хуулийн 5-6, амьтны тухай хуулийн 29-р зүйл зэрэг холбогдох хуулийг зөрчсөн тул засгийн газрын 2024 оны 19-р тогтоолоор хүчингүй болгожээ. Гэвч байгаль орчин аялал жуулчлалын сайд Бат Эрдэнэ энэ оны 3-р сарын 26-нд аймгийн засаг дарга нар чиглэл өгөхдөө хүчингүй болгосон заалтыг зөрчиж өмнөх гурвалсан гэрээнийг загвараар дахин гэрээ байгуулах чиглэл өгсөн байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Бат Эрдэнэ засгийн газрын тогтоолыг зөрчсөн санаатаач гэмээр энэхүү шийдвэр нь эцдээ нээлттэй дуудлага худалдаа гэх нэрээр ан агнуурын тусгай зөвшөөрлөөс
хууль бус санхүүжилт босодгүй гэх хардал төрүүлж байгааг тус салбарынхан илэрхийлж байна.